Эртээ урдын цагт юмгинэ. Болдгүй бор өвгөн гэж нэг бор өвгөн болцоотын бор толгойд боровоохон барин амьдэн суудаг байжээ. Бор өвгөн толон бор хонт. Бас нисдэг бор, нисдэггүй бор им хоёр морьтой юмсанж. Өвгөн долоон бор хонён өглөөний мандах нарнаас үдшин бүрий болтол болцоотын бор толгойд хариулдаг. Нисдэг бор морин гэрийнхэн баруун талд уйдаг. Нисдэггүй бор морин зүүн талдан аргамждаг юмсанжээ. Болдгүй бор өвгөн үргэлжил хоппар хоньоос минь хонтон цагаан хураг гараас хормост тэнгэрэн тахих юмсан гэж бодож хормост тэнгэртэй мөргөж явдаг байж. Тэгтэл ашгүй нэг өдөр хоппар хоньоос нь хонтон цагаан хураг гарчээ. Баярлаж хөөрсөн өвгөн хонтон цагаан хургаан уутанд нь хийж тавьж хаад хоньон эргүүлээд иртэл чинь хормост хааны хон хэрэг ирээд хургных нь хоёр нүдийг ухаад явчихсан байж байна. Өвгөн учиргүй их уурлаж нисдэг бор морин унан хамаг хурдаараа ниссээр хормостын хон хэрээний араас нь гүйцэж очоод хоёр нүдийг ухаад явуулчихж. Гэтэл хормостын хаан хон хэрээний маань нүдийг ухав гэж уурлаад нисдэг бор морийг идүүлэхээр хоёр чонон явуулж гинэ. Энүүний болдгүй бор өвгөн мэдээд нисдэггүй бор морин гэрийнхэн баруун талдан нисдэг бор морин гэрийнхэн зүүн талдан солиод аргамжиж гинэ. Тэгсэн хормост хааны хоёр чон ирээд өнөө нисдэггүй бор морийг нисдэг бор мор гэж андуураад идчихээд яваад өгчихжээ. Болдгүй бор өвгөн тэр тарвай нисдэг бор морин унаад нөгөө хоёр чоныг гүйцэж очоод арьсын өвчөөд сарсан хоншоортон санжуулаад явуулчихж гин. Уурсаж бухимдсан хормостын хаан болдгүй бор өвгнийг нэргүүлэхээр хоёр луугаан явуулжээ. Болдгүй бор өвгөн энүүнийг бас л мэдчихээд болзоотын бор толгой дээр бор хурган дахаараа мануухай босгочоод нүгээд явчихж. Хоёр луу нисчирээд өнөөх мө мануухайг нь болзоотын бор толгойтой хамт бүр нүүрс болтсон нэргичээд явчихж. Болдгүй бор өвгөн нисдэг бор морин унаад нисч очоод хоёр лууны сүүлийн тас завчаад явуулчихжээ. Хоёр лууныхан сүүлийг тастуулсан хормостын хаан уурсаж болдгүй бор өвгнийг хорлуулахаар хоёр сармаг чинган явуулжээ. Өвгөн энүүний мэдээд чононд идэгдсэн нисдэггүй бор морины хон шивхийг буцалгаад сууж байж гин. Хаан хормостын хоёр сармагч нь ирээд харавахных нь нүхээр шагайж гин шүү. Уурсаж бухимдсан хормостын хаан болдгүй бор өвгнийг дуудуулан авчираад "За болдгүй бор өвгөн чи яагаад хормостын хаан миний хон хэрээний нүдийг сохолсон байлаа?" гэж их л ууртай асууж гин. Тэгэхэд нь болдгүй бор өвгөн "Хормостой дээд хаан минь та сонсож хайрл. Болдгүй бор өвгөн би болзоотын бор толгойд боровоогоон барин долоон бор хоньон хариулан амьд зуудаг үлээ. Өвгөн би өдөр болгон л хоппор хоньоос минь хунтан цагаан хураг гараасаа хормост тэнгэрэн тахих юмсан л гэж бодож явдаг байлаа. Гэтэл ашгүй нэг өдөр хоппор хоньоос минь хунтан цагаан хураг гарлаа шүү. Тэгэхээр нь хормост тэнгэрэн тахин гэж баярлаад хурганы утанд нь хийчгээд хоньон эргүүлээд ирсэн чинь таны хэрэг нисчирээд хоёр нүдийг ухчихсан байсан юм. Тэгэхээр нь би уурлаад хэрээний нүдийг сохолсон билээ. Гэсэнд хормостын хаан "Үнэн үү?" гэж хон хэрээнийсэн ууртаа асуусанд хон хэрэг дагжин чичирж "Жаа хормостын хаан эзэн минь энэ үнэн" гэж гинэ. Хормостын хаан "Тэгвэл болдгүй бор өвгөн чиний зүв байна. Харин чи яах гэж хоёр чонын минь арьсыг хуулав?" гэсэнд өвгөн "Үгүй та хоёр чонон миний нисдэг бор морийг идээд эргэж явуулсан уу? Нисдэггүй бор морийг идээд эргэсэн үү?
Хормостын хаан эзэн минь гэсэнд Хормостын хаан нэстэг бар морийг чинь идчихээд эргэж явуулсан гэж гэтэл өвгөн за тэгвэл таны хоёр чам чинь миний нэстгүй бар морийг идчихсэн тэгэхээр нь буруу морийн эдсэнд уур хүрээд арьсыг хуулаад явуулчихсан билээ гэж гинэ. Тэгэлний Хормост хаан за яах вэ? Энэ удаа бас л бороо өвгөн чиний зөв байна. Харин чи хөө яагаад тэр хоёр лууны минь сүүлийг тас завчив? Эзэн дээд хаан та хоёр луугаан болдгүй бороо өвгнийг нэргээд эргэж явуулсан уу? Болцоотын бор толгойг бор нүүрс болгоод эргэж явуулсан уу? Гэсэнд Хормост хаан болдгүй бороо өвгнийг нэргээд эргэж явуулсан гэсэнд бороо өвгөн тэгвэл таны ухаан муу хоёр луу чинь болдгүй бороо өвгөн манууха хоёрыг ялгаж чадахгүй болцоотын бор толгойг нэргчээд яваад өгсөн. Тэгэлэр нь би хоёр лууны чинь сүүлийг тас завьсан юм да гэсэнд болдгүй бороо өвгөн энэ бас л чиний зөв болж байна. Хүн манууха хоёрыг ялгаж чаддаггүй энэ муу хоёр лууны хох гэж харин яагаад миний адатай хоёр сармагчингийн минь нүрийг шалз төлсөн бэлээ чи гэж асуулаа. Тэгэд нөвгөн "Гү та болдгүй бороо өвгнийг хорлоод эргэж явуулсан уу? Бороо аваахыг нь цоолоод эргэж явуулсан уу?" гэж асуугаад Хормостын хаан "Та болдгүй бороо өвгнийг хорлоод эргэж явуулсан юм." Гэсэнд өвгөн "Тэгвэл таны хоёр сармагчин чинь болдгүй бороо өвгнийг хорлохгүй бороо аваахыг нь цоолоод байхлаар нь нүрийн шалз төлсөн бэлээ гэж хэлжээ. Хормост тэнгэр би болдгүй бороо өвгнийг хорлоод эргэж явуулсан болохоос бороо аваахыг нь цоолоод эргэж явуулаагүй. Тэгэхээр энэ бас л чиний зөв гэж гинэ. Ингээд яах чаргагүй болсон Хормостын хаан болдгүй бороо өвгөнд их шан харамж хүртээгээд буцаан явуулж гинэ. Болдгүй бороо өвгөнч Хормост тэнгэрээс буцаж ирээд 7 бор хонитойгоо нисдэг бор морьтойгоо амар сайхан дан жаргажээ.